Анхаарлаа нааш нь хандуулна уу үзэгчтэй. За энэ удаатай үзэгч та бүхний уулзуулахаар студид хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Тэгэхээр үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал асан их бол бидний урилгаар өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн байна. За ярилцахаар хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Хоёулаа цахим засаглалын тухай ярих болно. За энэ цахим засаглал өөрөө ямар өгөөчтэй талаар одоо өнгөрсөн жилүүдэд илүү мэдээлэл цацагдлаа. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг төр иргэн хоёрын хоорондох үйлчилгээнд мөнгө, цаг хугацаа, орон зай гэдэг олон зүйлийг хийнэ гэдэг. Та бүхэн 25 үйлчилгээг одоо цахим хэлбэрээр үзүүлэхээр төлөвлөж байсан. Жишээлбэл бид одоо үргөөж хүртэж эхлээд байна. Жишээлбэл за замын цагдаа дээр одоо торгуулан цахимаар ирж гин, түц машинаас тодорхойлолт нь гарч ирж гин, мөн дээрээс нь цахимаар газраа өмчилж гин шиг юм хэлбэрүүд яваад байна л та. Ер нь энэ ажил яг төлөвлөсөн одоо 100%-аас хэдэн хувь нь бэлэгдээд байна. Ерөнхийдөө бидний одоо нэг судалгаагаар үзэж байгаа бол нэг Эстонийн цахим засаглалын бол 8.2%, 8%-ны 2 хэмжээнд бол хийгээд байна гэж бид нэр өөрсдөө бол ойлгодог. Тэгээ яг анхнаасаа бол одоо юу гэдэг цахим засаглал чинь өөр бол зүгээр одоо засаглалын одоо хийж байгаа бүх үүргүүдийг л зүгээр интернет рүү шилжүүлж байгаа үйл ажиллагаа. Тэгээ ингэснээр бол одоо юу яадаг цаг хэмнэдэг, хугацаа хэмнэн, зардал хэмнэн, энерги хэмнэдэг тийм учиртай юм байна л да. Хийх гэж байгаа ажлуудаас зарим нь жишээлбэл одоо яагаад одоо жишээлбэл төдийлөн амжилттай болоогүй юм шиг харагдаад байна уу? Тухайлбал цахим гарын үсэг. Тэгэхээр одоо бид нар ингэх гэж л да нөгөө энэ ч болохоор цахим гарын үсгийн талаар ярихаар алдагдсан боломжийн үн цэн гэж нэг юм байна. Тэгэхээр 2014 онд 4 жилийн өмнө бол хууль нь батлагдчихад байдаг. Төсөл нь бол 4 жил бас яваад байдаг. Тэгтэл өрнөдөр бол үр дүн байдгүй. Ингээ энэ бол нөгөө маш их болцоогоо алдчихад байгаа юм. Тэгэхээр бид нар бол яг энийг олуулда анхаарлын төвд бид нар хизээ цахим гарын үсгтэй болох вэ гэдэг асуудлыг бол тавих хэрэгтэй байгаа юм зүгээр. Эстоны гол жишгээр бол үндсэндээ нэг 3 том платформыг бэлдсэн байх ёстой. Цахим засаглалыг бол хөгжүүлэх. Тэд нар бол 10 жил хөгжүүлж байгаа. Нэгдүгээрт бол маш сайн одоо гацдуу дэд бүтцийн асуудал. Хоёрдугаар талаар нөгөө одоо бүх иргэд маань өөрөө болохоор засгийн газрын одоо харилцдаг өөрийн гэсэн имэйлтэй байх хэвээр. Гуравдугаар талаар энэ цахим гарын үсгтэй байх хэвээр юм. Ухаандаа цахим гарын үсгийн одоо нэг пинийг ингээд хүн юу яадаг мартаж ороход бол аль бие усныхоо өөрийн засгийн газрынхаа имэйл дээр тэрийгээс эргээдэг ч юм уу. Иймэрхүү үйл ажиллагаанууд бол явж байгаа л да. Тийм жишээлбэл та сая ярьж байна те. Цахим засаглал одоо Эстоны жишээг бид нэр ингэж авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нь юу байна вэ? Жишээлбэл цахим одоо гарын үсгтэй хизээ болох вэ? Одоо жишээлбэл хүн амынх нь 60% нь интернет хэрэглэхгүй байгаа манай улсад та нар яаж цахим засаглалыг хэрэгжүүлэх гэж байгаа? Тэгэхээр эстончууд бол 10 жилийн өмнө цахим гарын үсгтэй болсон. Бидний хувьд бол одоо юу гэдэг тодорхой хэмжээний дэд бүтцээр суурилуулж чад ерөн сүүлийн 4 жилд бол интенсив маш хурдтайгаар орох ажиллагаа явсан. Энэ хугацаанд болохоор бид нар юу бодож ирсэн бэ гэхээр нөгөө грид зарчим гэж ашигладаг. Өөрөөр хэлбэл бодлогыг гаргах, төлөвлөх тэгээд тэрийг одоо ингэж хийнэ гэсэн стратеги, тактик боловсруулах. Тэгээд дээрэс нь тестлснийхаа дараагаар одоо юу гэдэг хэрэглээнд оруулах гэсэн. Үндсэн 5 алхам ба. Үндсэн 5 алхмыг маш яаралтай хийхэд болохоор бүгдийн 100% хийхгүйгээр хоорондын харьцаагаа дээр тэлэх бодлогоор ажилладаг гэсэн үг л дээ. Тэгээд тэр утгаараа бол яг бидний хувьд бол хамгийн түрүүнд CDG-гээд 11 төвийг бол ажилууллаа, түцийг ажилууллаа тэр камерын тогтолцоог ажилууллаа. Мөн одоо гайл татврын одоо дундын гайл татврын мэдээллийн төвийг бий болголоо. Тэгээд баримт дээр ажиллаж байна Энэ болгоомж нь болохоор жишээ нь баримт дээр ажиллахаар тухайн үед интернетгүй байсан асуудал болохоор баримтаа бүглэхийн тулд одоо хөдөөний орон нутгийн улсууд баримтаа бүгэлж эхэлж байна. Хоорондоо их уялдаатай байхгүй. Тэгэхээр нөгөө хөдөөний нөхцөл интернетээр бүрхэгдэж чинь гэсэн. Өөрөөр хэрэглэгч өөрөө 100% руугаа тэлж чинь гэсэн үг энэ дээр мэдээж одоо засгийн газрын иргэн бүрт имэйл тараах тэгээд цахим гарын үсэг орчих юм бол үндсэн юунод орчих юм бол жишээ нь манай дээр чинь 25 сервис бол бас хангалттай ажиллах бололцоотой. Тэгэхээр бүх талбар дээр нь бол мультитаскинг буюу олон зорилтыг тавьж бол богино хугацаанд бол их ажил хийсэн гэж ойлгож болно. Гэтэл одоо 11 төв засгийн газрын мэдээлэл авах төвийг татан болгох тухай ярьж байна. Тэгэхээр та нарын ажил зогсох уу? Тэгэхээр магадгүй санхүүчд бол одоо дүдэн төгрөгийн ашигтай, дүдэн төгрөгийн одоо алдагдaltaй ч юм уу тэгж ярьдаг. IT-ч бол дандаа үйлдэл ярьдаг. Одоо ийм үйлдэл гэх. Тэгэхээр би 11 төв дээр бол зүгээр саяхан нэг сонсон найзынхаа жишээ хэлмээр байна. Тэр хүн одоо энгийн одоо цахилгааны төлбөр төлж ирсэн юм байна л да 10,000 төгрөгөөр.
Тэгээ 100000 төгрөг цахилгаан зууч дараагийн сар нь болохоор гинт 150000 төгрөг болчихлоо. Цахилгааны байцаагчтайгаа уулзлаа. Энэ чинь ингээд болсонгүй би 100000 төгрөөр тэгтэл цахилгааны байцаагч уучлаарай наадах чинь ингээд код гарсан юм чинь 150000 төгрөгөөр мань хүн одоо хийх юм гайхаж 11.1 төгрөг уцтцдаг байхгүй. 11.1 төв дээр засгийн газрын хэрэглэлээр дамжаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний захирал дээр очиждаг асуудал нь. Тэгэнгүүт яг 5 хоногийн дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний захирал нөгөө залууг дуудаж ирж байгаа. Тэгээд за бид нар шалгасан манай байцаагч юм буруу байсан байна. Та яг 100000 төгрөгөөр төлөө цахилгаанаа явах хэрэгтэй байна. Шийдлээ. Та 11.1 төвд буцаагаад одоо асуудлыг шийдлээ гэж хариу өгнө. Энийний цаана юу явж байгаа гэхээр засгийн газрын субъект агентлагуудын KPI буюу үр дүнгийн гэрээ явдаг. Тэгэхээр тухайн захирал өнөөдөр ард иргэдтэй одоо ажиллаа яахын тулд үр дүнгийн гэрээг авахын тулд бүх одоо иргэдтэй ийм нээлттэй ажилдаг ийм том систем явдаг. Энээр бол үр бүтээл буюу иргэд засгийн газрын үйл ажиллагааг бол хянах том болцоотой ийм систем байгаа юм. Тий, гол түүх нь. Тэгэхээр энэ дээр бол аль аль нь бие бинийгээ хянаж үр дүнтэй ажилуулах асуудлыг тавьсан байдаг тийм. За и баримттай холбоотой сүүлийн үед нэг тоо яваад байгаа. Өөрөөр хэлбэл и баримтын одоо гайл татварын мэдээллийн төвийн ажилтан өөрөө 30 гаруй удаа азтан болцсон юм шиг энэ нөгөө технологийн одоо юу гэдэг тэнд нэг кибер орцсон юм шиг яриад байгаа. Энэ төвийг байгуулах шалтгаан юу байсан юм? За тэгэхээр гайл татварын мэдээллийн төв дээр бол маш нарийн асуудал ярих гэж байна. Энэ IT гэдэг бол grid буюу платформоосоор жишээ нь имлэг рүү орно, эрүүл мэнд рүү орно, санхүү рүү орно тий. Одоо тэгээд юу гэдэг хууль эрх зүйн рүү орно. Тэр чигээр ордог тийм мэрэгжил байдаг. Тэгээд тухайн үед 2014 онд болохоор ерөнхий сайдын ажлын хүрээнд болохоор одоо үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтийг тодорхойлох асуудал явж исэн юм байна лээ. Одоо жил болгон угаасаа хийдэг ажил гэсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь нийт хэрэглээ, нийт хөрөнгө оруулалт, засгийн газрын хэрэглээ, экспорт, импортын зөрүүгээд одоо Кенсийн томьёогоор гаргадаг. Тэгтэл нэг асуудал үүссэн. Экспорт, импортын зөрүүг гарах үед татварын ерөнхий газраас өгсөн мэдээлэл, галийн ерөнхий газрын татварын мэдээлэл хоёр зөрчсөн юм байна. Гол асуудал нь. Тэгэхээр санхүүгийн шалгалт орсон байна. Тэгээд санхүүгийн шалгалт ороод ингэсэн дүгнэлт нь IT-ийн дундын мэдээллийн сан асуудалтай гэсэн дүгнэлт гарч ирсэн. За яг энэ үеэр IT-ийн тэр асуудал дээр дахиж тодорхой хэмжээний шалгалт оруулаач, судлаах гээд одоо манай багийг дуудаж ирээд бид нар бол тэр тодорхой шийдлийг олох гэсэн даалгавар авсан юм. За ингээд энэ дээр хэлэх гэж байгаа юм л да. Импортын машин галийн татвараар орж ирээд энд орж ирэхээр татвар одоо нөгөө нэг юу гэдэг машиныхаа татварыг төлөө яваа. Энэ хоёрын тоо зөрдөг гэсэн үг байхгүй. Зөрдөг. Тэгэхээр гайл дээр ягаад ч машины тоо дутчихад байна да. За ингэсэн чинь энэ шалгалт явснаар үстэй гайл татварын одоо мэдээллийн сан гэж дундын сан гэсэн ойлголт дотор 2 ондоо дундаа 1 сантаас 2 сантаа байхгүй. 2 тонн зөрдөг тийм сантаа. За бид нар бол энийг маш гүнзгий судалсан. 1990 оны үед засгийн газрын одоо тогтоолоор гайлын ерөнхий газарт гайлын татвар авах үүргийг өгсөн байдаг юм байна. Тогтоолоор. Гэвтэл гайлын татвар гэдэг чинь татварын ерөнхий газрын асуудал уу, гайлын ерөнхий газрын асуудал уу? Олон улсын жишгээр гайлын ерөнхий газар бол одоо нөгөө буйныг бүү гарга, бозрыг бүү ягсан тэр асуудлаа шийдэхлээр 3 дахь үүрэг дээр татвар татж авчираад үндсэн баазаасаа салцсан байдаг байхгүй. За энэ асуудлыг бид нар бол тодорхой хэмжээгээр бол бүх дүгнэлтийг өгсөн. Тэгээ нэгдсэн их сурвалжит одоо татварын мэдээлэл байх ёстой гэдэг асуудлаар гайл татварын одоо мэдээллийн илүү үүссэн түүхтэй юм. Тий. И баримтын хувьд бол бас нэг асуудал. Нийт 75 мянган аж ахуйн нэгжийн 70 мянган чагтан данс өгдөг болчоод энийг одоо технологийн технологийн хэлбэрээр яаж шийдэх вэ гэдэг асуудлыг бидэрт бас санал тавьж ерөнхийдөө хамтын ажиллагаа хийсэн юм. Тэгэхээр тэр үед юу болсон бэ гэхээр нөөтийн хуулиар дамжуулж дата төвийн дэд бүтцийг ашиглаад гацаахгүйгээр борлуулалтын орлогын бүртгэлийг автоматжуулах асуудал явж байгаа юм. Борлуулалтын орлого дансны өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн бараа үйлчилгээний бүртгэлийг технологийн дэвшлийг ашиглан сайжруулах ажил явж байгаа. Тэгэхээр аж ахуйн энийг хийснээр болохоор аж ахуйн нэгжийн тайлан балансаа чирэгдэлгүй богино хугацаанд өгдөг болох тийм үү. Хоёр татварын байцааг цуглуулах дүнгээл хугацаанд нь цуглуулна гэхээс биш тэрнээс өөр илүү үйлдэл хийхгүй болно. 3 дугаарт Японоор танил тал харах царайцлах тийм хэрэггүй болох байхгүй. Өнөөдөр бас жоох ингээд энэ асуудал тэгэхээр тэр и баримт буюу нөөтийн асуудлаар одоо хэрэглэгч нь аж ахуйн нэгжээ хянаад бидний бараагаа явуулж байгаа шүү гэдэг асуудал явж. Өнөөдөр нийгэмд нэг тийм жоохон бидний судалгаа дээр хазгай ойлголт гарчихсан юм. Сайн ябо гэж юу хэлэх вэ гэхээр нөөтийн бадааныг зөв зохицуулж чаддаг танил тал сайтай ябог хэлдэг болж таарж байгаа байхгүй. Гэтэл бид нар энэ чих зовлонтой захирал хүн өнөөдөр татвараас яаж бултах уу гэж бодож байгаа оронд
үйлчилгээнд дээрээ илүү сайн өрсөлдөөнтэй явж ивэл яваад болохгүй гэдэг асуудлыг тавих юм бол их зүг байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээд тийм асуудлууд үүссэн мэт. Ийм утгаар баримт буюу одоо тэр суглаа яадаг 2% төлдөг гэдэг асуудал бол ардаа ерөөсөө л засгийн хуулийнхаа дагуу аж ахуйн нэгжүүд татвараа төлдөг байя гэдэг асуудал тавиад өгж байгаа дөрвөн төр тайлангаа бүгдийг автоматжуулах асуудал гаргаад тэгээд бас л хүн зуртал буюу оочрыг алга болохгүй байх тийм гол зорилготой систем яваад байгаа юм. Аж ахуйн нэгжүүдээс одоо тайлангийн цахим хэлбэрээр авна гэж байгаа тийм. Гэтэл зарим тохиолдолд тайлангаа заавал цаасан хэлбэрээр авчирч үг. Тэгэхээр та нарын ажил эргээд үр дүн нь яг хаана байгаад? За яг үнэ. За наад дээр чинь дахиад цахим гарын үсэг шаардлагатай болж байгаа юм. Цахим гарын үсэг одоо хүртэл ороог байгаа юм. Ороогүй л. Тий. Энэ бол Эстоны аргачлалаар бол 3 одоо бид тэрийг бол сайн мэдгүй байна. Яагаад тэгэхээр ухаантай ажлын хэсэгт нь байгаагүй. Тийм учраас тэгвэл 3 үндсэн томьёо имэйл, дэд бүтэц, цахим гарын үсэг. Дэд бүтэц бол хангалттай сайжирсан. Имэйлээ тараагааг байгаа. Тэгээд гарын үсэг дээр бол одоо ороог бол яваад байна гэсэн үг л дээ. Тийм. Аж ахуйн нэгж байгууллагууд цахим гарын үсэг гэхээс илүүтэй нөгөө тамга их хэрэгэлдэг. Тэгэхээр энэ асуудлыг яаж байгаа юм? Тэгэхээр эстончуудынхыг бол одоо юу гэдэг үндсэн татаад вебсайт дээр ч гэсэн болно бол юу нэг орчуулах нь бол байгаа байхгүй юу. Одоо тэд нар хийцэн юмыг бид нар заавалж алдаа болгон дээр таахгүйгээр бүтэн орчуулсан байдаг. Тэгээд өнөөдөр бас батлагдсан цахим гарын үсгийн хуулийн дээр ч гэсэн тамга гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидний цахим гарын үсэг гэдэг нь та бидэд 3 сая хүнд нэг удаа үнгүүх гарын үсэг юм байна. 2 жилдээ бол шинчлэгдэж идэг. Тэр үдэн жижиг юугаа гэдэг. Гэтэл манайхан болохоор нэг юм сайн ойлгохгүй байгаа нь энийг тамгатай их андуурч байна. Жишээ нь төрийн албан агчдын 250 мянган албан агчид нэг удаа одоо үнгүү тараалаа гэж байна. За тэр гарын үсэг юм. Цахим гарын үсэг. За тэгтэл тэр 250 мянга дээр нэг том асуулт гарч байна. Нөгөө төрийн албан агч ажлаа шилжүүлж өгөхдөө тэр цахим гарын үсгийг одоо шилжүүлж өгөх ёстой юу? Буцаагаад аваад явах ёстой юу? Тийм үү? Эстоны хувьд бол тэр чинь аваа яв. Нэг удаа өгч байгаа бол хүн болгон нэг өөрийн гэсэн цахим гарын үсэг байхгүй. Тийм. Жишээ нь аж ахуйн нэгжид цахим гарын үсэг өгчлөө. Байгууллагт нь өгчлөө. Тийм үү? Тэгээд тэр цахим гарын үсгээ өгчгөөр эн чинь ерөөсө цахим тамгын шинж агуулгадаад байна л та. Тэгэхээр цахим гарын үсгийн тамгын шинжтэй байж тайлан балансаа өгчгөөр ард нь дахиад хэн өгч юу? Хариуцлага үлээх хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Буруу тайл өгсөн бол. Гэгээд миний харж байгаагаар бол яг үнэн 4 жилийнхаа хугацаанд бол одоо хуулийнхаа хэмжээнд цахим засаглалыг цааш нь хөгжүүлэхэд бол одоо цахим гарын үсгийг бол яаралтай оруулах ёстой гэж харж байгаа. Үндсэндээ 25 сервисийн 18 нь хүртэл цахим гарын үсгийнхэн одоо компонентыг хүлээгээд гацчаад байгаа юм өнөөгийн байдлаар. Яавал урагшлах юм бэ одоо тэгэхээр чинь 25-аас 18 гэдэг чинь айгүй өндөр үзүүлэлт. Яг миний ойлгож байгаагаар бол ер нь 25 бол хугацаанд бол хийгдсэн байгаа. Гол нь нөгөө одоо ингэсэн үг л тэр иргэний портал дээр те одоо татвараа би өөрийнхөө татварыг ингээд олоод харцдаг вебсайт дээр одоо тэр машиныхаа татварыг харцдаг байх тэр асуудлуудыг бол ерөнхийдөө системийн хүрээнд хийгдсэн байгаа. Асуудлын гол болохоор би яг өөрийнхөө машиныг энэ дотроос харж чадж гин үгүй гэдгийг тодорхойлохын тулд цахим гарын үсэг хэрэгтэй байгаа байхгүй. Тэгхгүйгээр тараагаа явуулчвал өөр хүн хараад байх болцоотой байна гэсэн үг байхгүй. Одоо компьютерийн цаанаас таныг таних юм тулд. Тийм байна. Тий. Тэгэхээр тэр хооронд ч зөндөө их зүй зөрчигдөн гэсэн. Тийм учраас л одоо юу гэдэг 25-ын гол хацаанд хэмжээний гарчаад байгаа юм. Тий. Одоо та саяас анзаарсан бах төрийн үйлчлэгийг бас нэг хэлбэрлэл оруулах хэрэгтэй юм нөгөө жилийн яг тодорхой үед гадаад паспортын ачаал ирсэн нэмэгддэг. Улсын бүртгэлээс болохоор юу гэдэг нь таны гэрийн хаягаар гадаад паспортыг чи хөргөж өгөхөр боллоо гэсэн мэдээлэлээс явж байсан. Тэгэхээр энэ үйлчлэгийг одоо жишээлбэл яг цахим хэлбэрт оруулахад ажиллаж байсан зүйл байсан уу? Яг юу л да зөв тухайн үед бол үндэсний датад бол яг бүх системийн нэг 50% ойлголцол гэж нэг юм байгаад ерөнхийдөө бол бүх нөгөө нэг газрууд дээр бол юу гэдэг хамтын ажиллагаа хийдэг байхгүй. Тэгэхээр яг энэ бол юу гадаад паспорт улсын бүртгэлийн ерөнхий газрын бол эцсийн ажил бол байна. Тэг яг бидний цахим засаглалын бодлого дээр ганц барьж исэн юм нь юу юм бэ гэхээр ерөөсө бүгдийг ингээд дис дараатай барьж хагаад ингээд өөртөө хийхгээ суучих юм бол бас 10 жил болно. Гацсан гэсэн үг байхгүй. Тийм учраас ерөнхийдөө болж өгвөл хийж байгаа бүх ажлуудыг явуулах. Асуудал гарах юм бол нэгтгэж шийдээд
буцаж зөвлөгөө өгдөг тиймэрхүү байдлаар бол үндэсний даатад өдийг хүртэл ажиллаж байсан. Тийм ч учраас ерөнхийдөө бол төрийн 1400 систем тэнд сууцсан. Тухайн бүртээ өөрсдийнхээ тэр дид бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр бидэрт бол маш их хандаж орж ирдэг байсан ажил байгаа юм. Тийм. Ер нь захим засаглалыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж болоод яг иргэдийн цэвэр оролцоо нь яг юу байх юм бэ? Айгуун. За тэгэхээр иргэд маань энд нэг юм алдагдсан боломжийн үнцэн гэдэг асуудлыг аягүй сайн ойлгомоор байгаа юм. Жишээ нь цахим гарын үсэг Эстонд бол 10 жилийн өмнө орчихсон байна. Эд чинь одоо саяны ярьсан 18 сервис нь ороод одоо өшөө 10 жилд бид нар ч өшөө ямар ч сервис хийчихсэн юм бэ лээ тийм үү. Бидний хувьд болохоор юу харагдаад байгаа вэ гэхээр нөгөө энэ чинь нөгөө болцоогоо алдчихад байгаа байхгүй юу. Хүмүүс анзаардгүй. 4 жилийн өмнө хэрэг цахим гарын үсэг орсон бол бид нар одоо дулаахан гэртээ сууж байгаад өөр улсуудтай гэрээ хийх хэмжээнд хүрчих байсан. Тэгтэл бид нар энийг мдэггүйгээс болоод 4 жил өвөл одоо гудамжинд daarаад оочрлоод ингээд энерги алдаад цаг алдаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар иргэд нь өөрсдөө энэ цахим гарын үсэг гэж юу юм бэ гэдгийг маш сайн сонирхаад энийгээ бас ингээд амаар байна. Тэгэхгүй бол бид нар 4 жил бас daarаад яваад байна. Иргэд нь ч тийм. Энийгээ харчих юм бол энэ зөв орж ирэх юм бол мэдгүй дараа жил ч юм одоо шахаад ажлын зөв явуулаад их юм бол их тийм юутай болно гэсэн үг л тийм үү. Өөрсдөө л хэмнэлт хийнэ гэсэн үг л тийм. Одоохондоо нөгөө энэ чинь хүн хэрэглээгүй учраас хэрэгтэй гэж мэдэхгүй байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Тэгэхээр анхаарал тавьдаг байхгүй. Гэхдээ анхаарал тавихгүй байсаар 4 жил болчихлоо шүү дээ. Яг төрийн байгууллагууд яг энэ засаглалтаа ер нь хэр идэвхтэй оролцож байна? Төрийн байгууллагууд бол тухайн үед 4 жилийн өмнө харж байхад бол ер нь одоо IT-гийнхаа хувийн хвшилтэйгээс хамтарч ажиллаад ч гэдэг юм уу ер нь бол бүх газар босоо тогтолцоотой байсан учраас ганц муу хэлэх нь. Гэхдээ их идэвхтэй бол банк систем бол одоо шийдвэрлээд явж байсан юм байна. Тэгээд энд бас нэг том юм ярих цаана бол юу гэдэг нь IT-гийн авилгалын асуудлыг бол ер нь гаргаж ирж эмчээ их маш их анхаарал тавьмаар байгаа юм. Яагаад тэгэхээр нөгөө салбар нь их жижигхэн ойлгоход бол тодорхой мэдлэг шаарддаг. Тэгээд төөрөл өндөр эрсдэлтэй тийм юм байгаа юм. Жишээ нь бид манайд бол эдийн засгчнаар бол ямар нэгэн байдлаар нэг одоо үр бүтээмжгүй ажлыг одоо санхүүгийн авилгалыг бол тодорхой мэдчихдэг. Гэтэл одоо сүүлийн үед болохоор тэр санхүүгийн авилгалыг мэдэх гэдэг хэрэг нь IT-ийн ерөөс салбар руу чигчдэг болчиход байгаа байхгүй юу? Түлхэгч нь. Түлхэгчэнгүүд цаашаа шалгадаг барьдаг хүмүүс нь мэдлэг дутаад эхэлдэг. Тэгээд тэндээсээ болоод гол нь гацаа үсчдэг. Өөрөөр төрийн ажил цаашаа явахад гацаа үсчдэг гэсэн юм байна л да тийм. Энэ асуудлыг бол яг мэдээ шийддэг байгууллагын шийднэ үхээс одоо бид нар тэр одоо юу гэдэг гол нь захим засаглалтаа яаж хөгжүүлэх вэ? Бидний хувьд бол энэ гацаа болоод идэг. Тэгэхээр энэ гацааг зөв гаргадаг байх хэлбэртэй байх хэрэгтэй юм байна л да. Тэр нь одоо ямар хэлбэр нь илүү зохистой хэлбэр вэ? Илүү төвлөрөө вэ? Яг уу эхний ээлжинд бол юу гэдэг IT-ийн одоо за наанд захим засаглалынхаа одоо хууль эрх зүйдээр те одоо илүү жоохон IT-ийн талынх нь юм илүү тодорхойлж өгөх хэрэгтэй байна. Тийм. Манайха өнөөдөр нэг л юм ойлгохгүй юм л та нөгөө дата бааз гэж нэг юм сайн ойлгохгүй. Дата бааз дээр бууцсан тоо штэ. Тэр зөв боосон байна уу, буруу боосон байсан уу гэхээр олон улсад боёо Эстонд бол хариуцлага хүлээдэг байхгүй. Гэтэл манайхан ч бааз гэдгийг мэдэхгүй нүүрэн дээр гарч байгаа, дэлгэцэн дээр гарч байгаа тоог хараад идэг байхгүй. Тэр тоог ямар нэгэн байдлаар бол өөрчлөх болцоотой гэсэн. Нүүрэн дээр гарч байгаа тоо, цаанаа гарч байгаа бааз гэдэг хоёр бол шал ондоо асуудал байхгүй. Тийм. Захим засаглалыг хэрэгжүүлэхэд нөө интернетгүй хувилбарыг нь хэр ашиглаж байна вэ? Жишээлбэл мессеж ч гэдэг юм уу, факс ч гэдэг юм уу? Яг үнэ. Энэ дээр бол яг юу гэдэг юм да оновчлынхаа онолоор бол яг тухайн үедээ бол таарсан интернетгүй газар нь интернетгүй хий, интернетээ газар нь интернеттэй хийгээд энэ бол зөвхөн одоо юу гэдэг юм төр одоо нөхөх бодлого байдгийг. Энийг эргүүлээд бол юу гэж хэлэх вэхээр захим засаглалын интернетүүгээр хийж гин гэсэн ойлгож юусоо болохгүй. Тухайн үед имплемент буюу хийхийн тулд тийм үгүй хөдөө орон нутагт интернет байнга салдаг учраас 72 цагийн хугацаанд баримтын мэдээллийг тэнд барих ажиллагаа болвол ерөнхийдөө юу гэхээр одоо системийг одоо гацхгүйгээр асуудалгүйгээр явуулах зүгээр арга хэмжээ байхгүй. Асуудлын гол болохоор дэд бүтц маань бүтэн хөгжөөд Эстончууд шиг 100% coverage интернеттэй байх ёстой. Өндөр урдтай. Тэгжиж илүү сайн хөгжмөсөн. Тийм. Одоохондоо бол яг л альтрууны хэлсэн шиг одоо тийм пирамид чин чанартай ингэж өргөжж байгаа асуудал байхгүй. Бид нар зөвхөн энийг нь хийгээд дараа нь энийг нь хийнэ гэсэн байдлаар хандах юм бол бас их учир дутагдaltaй юм болно л доо. Тийм. Одоо захим засаглалыг яг хэрэгжих хугацааг та ер нь хэр өдрөгөөр харж байна вэ? Одоо таны саяны хэлсэн бэрхшээлүүдийг шийдэхэд хэр хурдтай явах вэ?
11 бол C2G хөтөлбөр Citizen to Government буюу иргэдээс засгийн газарт одоо өөрийн дуу хоолойг нэгтгэж өгч байгаа шүү дээ. Тэр чинь бас бүгдийг нэгтгэж бас авч байгаа юм. Яс өмнөдөр түүнээс зүгээр нэг иргэн ингээд буруу мэдээлэл өгснөөр засгийн газар буруу ажиллана гэсэн үг биш. Асуудлыг тэнд нь хилцээд ингээд нэгтгэж авч байгаа. Тэгэхээр энэ нь бол ер нь бол яг онол дотроо захим засаглалын хоёр бүлэг байдаг. Нэг нь захим ардчлал, нөгөөх нь захим засаг байхгүй. Захим засаг нь болохоор дандаа засгийн газар иргэдтэй, засгийн газар аж ахуйн нэгжтэй ажиллана. Захим засаглал нь болохоор иргэд засаг руу мэдээлэл өгнө. Аж ахуйн нэгж засаг руу мэдээлэл өгнө. Тэгэхээр энэ системийг анх удаа бас юу гэдэг юм бэ? Монгол инженерүүд те хоорондоо төрийн үнэлж аваад бүтэн одоо төр өөрийн эзэмшил хөрөнгөд бүртгэсэн тим систем юм байна. Тэгээд тэр системийг ажилуулж байгаа байхгүй тийм. Тэгээ ерөнхийдөө бол захим засаглалын тэр захим арчил гэдэг хэлбэрийг бол хийцэн байна гэж бид нар ойлгож байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт баримт эдгээр бол цэвэр government аж ахуйн нэгжтэй засгийн газраас байгууллага руу хариуцж байгаа ажил байхгүй. Тэгэхээр энэ ажил бол их л цаашаа зөв явах хэрэгтэй гэж бодож байна. Гуравдугаарт яг төцийг бол бид нар хэлдэг. Энэ төц бол 100 айл дээр байсан том очрыг 108 машинд л хуваарлж өгсөн болохоос биш яг үнэндээ бол 100% захим засаглалын шинж агуулаагүй. Яагаад бид нар эцээч тэгэл дахиад үнэ цаас бариад одоо мэдгүй банкны эдийн засгчдэр гүйх ёстой. Банкны эдийн засаг захим гарын үсгээ хийгээ би банкны эдийн засагч байна гэхэд яагаад тэрийг улсын бүртгэлээр шууд дэлгэцэн дээр нь харуулж болдгоо юм. Цаасгүйгээр. Тэгэхээр төц маань өөрөө хайбрид хэлбэртэй болчиход байгаа юм л да. Гэхдээ зөв платформ тэн дээр бол их олон үйлчлэгнүүд суудаг гэсэн. За. Цаг гарган хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Хоёуланг ярилцах цагийн дүрэд дуусчихъя. За их баярлалаа. За, үзэгчдэр өнөөдөр үзэгч та бүхэнтэй үндэсний дата төв улсын тооцоод үйлдвэрийн газрын захирал асан энх болын цаг хүчид уулзаж ярилцлаа. Анхаарлаа хандуулж хамт байсан үзэгч танд баярлалаа.